өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энд тэндгэр инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ За яахгүй. Сайн байцгаана найзуудаа. Мөнхийн хотхон нэвтрүүлгийг эхэлж байна. Найзуудаа би нэг дуу захиах гэсэн юм аа. Тэгсэн чи ерөөсөө ямар үг оруулахаа мэддгүй. Тэгээд зүгээр ийм тоглол бодоод байж байна. Та нарт ямар нэгэн санаа байна уу? Хэрвээ ямар нэгэн дууны санаа байвал манай мөнхийн хотхон руу хандаад хэлж олно шүү. За. Хүй. Ой, нэстэг. Чи дөнгөцөөс ирж байгаа юм уу? Санаагтаа дээ. Тийм ээ. Би харин улам жоохон унтыг гэж оцсон чинь зөндөг онцчихжээ. Чи яаж жоохон унтыг гэж бодсон чинь гэж хэлж чадж байна. Чи өглөө унтаал гэсэн. Тэгээд өглөө болчоод зөндөө олон цаг өнгөрч байгаа ч гэсэн унтаал гэсэн. Өдөр болчоод хахад бас унтаал гэсэн. Зөндөө онцсон биш нэрнгээсээ. Харин тийм ээ. Хөө. Гэтэ нэстэггүй айгуу санаа. Унтаал ахаар унтаад л нойр хүрээд уул нь унтахаар зүгээр болчдаг штэ. Гэсэн чи өнөөдөр айгуу санаа нойр хүрээд унтахаар буцаал нойр үрэл тэгэл ингээд дэрэндээ надад гэл ондоод айгуу санагдах юм аа. Нэр ямар сони юм. Миний нойр хүрсээр л байна. Уул нь хүний нойр хандчих юм бол шууд босчтой шүү дээ. Тэгэхээр миний нойр ханаагүй гэсэн үг юм бах та. Чи арай дахиад унтах гэж байгаа юм биш үү? Би дахиад унтмаар л байна. Бохгүй шүү дэрхээ. Тийм гэхдээ мөнхийн хотхны найзуудтайгаа уулзах нь унтахаас илүү гоё учраас би унтахыг сонгохгүй харин мөнхийн хотныхаа найзуудтай уулзгаад гэ босоо өрөөд ирсэн. Yes, ашигтай. Чамайг өглөө унтцсан байх хоорондоо би өөдаад юу ч хийх юм олдохгүй. Тэгэл явж байгаад би гитар аваад ай захаас тийш дэрхээ. Хөөх тийм үү. Ямар гоё юм бэ сансан нэстэгөө. Нэстэгөө. Наадах чи үгүй болохоор ерөөсөө. Харин Нэн сонсогдоод ах юм а тий. Харин ямар үг хийхээ ерөөсөө мэддгүй. Ямар сэдв байж болох уу гэд би мөнхийн хотхны найзуудаас асууж ирсэн аахгүй. Тийм үү. Тэгээд найзууд маань чамд ямар нэг юм хэлсэн үү? Хэлж амжааг байгаа одоохондоо. Хэрэг ямар нэгэн сэдв байгаа бол мөнхийн хотхны руу хүсэлтэд илгүүгээд бидэртэй холбоо барьж олно гэж хэлсэн. Нэрээ тий. Найзаа манай нэстэггүй маш мундаг айц хадаг болохоор та нар дод заахыг хүсвэл нэстэггүйд хандаж олно шүү. Шүдэрхий. Хоёлаа иш цаг үг зохиох уу? Үг зохио гэж үү? За байж. Юуны тухай зохио? Юуны тухай хоо? Гоё болох юм бол доо. Чи дөнгөж сая сэрсэн чинь дөнгөж цэрэд юу гэдэг тухайгаа бодъё. Дөнгөж цэрэнгүүтэй. Хэрэг гээд ившээдэгдэг. Ившээлэгдэгэ. Тэгээд би гоё ившээцгээ. Ившээг сайхан шүү. Тийм үү? Тэгээд дараа нь би нүүр гараа угаадаг. Тэгээд шүдээ угаадаг. Ороо хураадаг. Гой үсээ боодог.
Тэгээ гой хувцаа өмсдөг. Тэгвэл хоёлаа юм би угаах тухай дууцгаая. Тэгөө? За тэгье. Тэгээ үнэхээр сонирхолтой юм шиг Тэгэхэд дээрээс нь эхлээд хоёлаа доош явъя. За тэгээ. За тэгье. Эхлээд нүрээ угаая. За тэгээ дараа нь угаах уу? Шүдээ. Тэгмээтэй. Гой үсээ угаая. За тэгье. Нүрээ угаая. Шүдээ угаая. Үсээ угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Нэрээ бүгдээрээ цэвэрхэн болчлаа шүү. Татали. Нүрээ угаая. Шүдээ угаая. Үсээ угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Бивэ. Гараа угаая нисдэг. Хоёрдугаар бадаг уу? Тэгээ. За тэгээд дараа нь юу угаах вэ? Гараа угаагаад дараа нь хөлөө угаая. Тэгээд угаах нь дуусчлаа шүү. Тэгээд гой хувцаа угаач. За тэгээ. Гараа угаая. Хөлөө угаая. Хувцаа угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Одоо дахиад. Гараа угаая. Хөлөө угаая. Хувцаа угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Одоо хоёулангийн нийлүүлээд байна. Нүрээ угаая. Шүдээ угаая. Үсээ угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Гараа угаая. Хөлөө угаая. Хувцаа угаая. Бүгдээрээ цэвэр бодлоо. Бүгдээрээ цэвэр бодлоо. Бүгдээрээ цэвэр бодлоо. Хайрын. Болдоочлаа. Хоёлаа гойд захаачлаа штэ. Шүдэрхий. За чи яасан? Нэрнгээс бид нэр гараа угаахтаа зөндөө ус хэргэлдэг тийм ээ. Тий. Тэгэхээр усал хахад бүх юм хийж болох юм байна ерөөсөө усыг ууж олно тэгээд хувцаа угаахад хэрэгж олно тэгээд гараа угаахын тулд зүгээр хитэн ус гожуулаад гараа ингээд шороонд юм гаагаад болоо. Ус үнэхээр хэрэгтэй юм ба тийм ээ. Тийм л дээ. Тэгээ нэстэггүй. Гараа угаахад зөвхөн ус шаардлагатай гэвэл бас буруу ойлголт талах баха. Ус хэрэггүй гэж юу? Ус хэрэгтэй. Устаад бас хамт өөр зүйлс хэрэгтэй. Тийм тий. За Саван хэрэгтэй. Шүдээ угаахад сайз хэрэгтэй. Хувцаа угаахад болохоор угаалгын нонцог саван хэрэгтэй. Үсээ угаахад болохоор шампунь хэрэгтэй. Яасан бэ? Тийм үү? Чи арай ганцхан усаар угаач тийм биш үү? би шүдээ угаахтаа хэрэгэлдэг л дээ. Тэгээд би гараа угаахтаа саван ашигладаг юм а. Шууд гарандах шороогоо унгаагаал. Тэгээд болоо юм биш үү? Заавал савангаар угаах хэрэгтэй гэж юу? Заавал савангаар угаах хэрэгтэй. Шүдэрхийн гадаа тогсороод гар ингээ хар болчтой ш тийм ээ. Тэнгүүд усаар ингээ угаагаад тахлаар хар юм байхгүй болчтой ш. Тэгэл болчихж байгаа штэ. Үгүй нэгдэггүй. Хүний гаранд ч юм биш тийм ээ. Нүдэнд харагдгүй маш олон юм бактериуд үржсэн байдаг байхгүй юу? Тэрийг савангаар угааж хөөсрүүлээд хэр бортгийг арилгавал бидний гар цэвэрхэн болно. Тийм үү? Бидний гарн дээр амт явж байгаа юм уу? Тийм шүү дээ. Тэгтэггүй. Наад чинь тийм ээ угаавал арилчин. Хэрвээ Дүнээс угаана. хэрвээ угаахгүй тийм ээ зүгээр усаар зайлаад ч юм уу эсвэл ердөө угаахгүй хам бол тэр амьтад нь бидний амаар дамжаад гизрүү ороод гизэм өвдөгдөг байхгүй юу? Тийм үү? Шүдэрхээ нэрээ би нэг тийм сонсч байсан. Гар угаах дараалалтай байдаг гэсэн. Тийм. Чи тэр дарааллыг мэдхүү? Эхлээд усаараа гараа норгож жогоод савнаа түрхээд савндаад гараа савндаад үрээл хайтлыг нөрүүлээл хайтлын юм уу? ингээд хурууныхаа завсруудыг угаагаад хумсныхын завсар муухай зүйл аваад тэрийг аваад тэгээд бугуугаа угаагаад тэгээд дахиад усаар зайлна.
Тийм их Дахиад нэг юм уу? савндаад тэгээд гоё усаа залаад цэвэрхэн болчихно. Оо. Би тэгвэл шууд ингээд болчихдээ шүү дээ. Буруу юм тийм ээ. Тэгвэл гараа эхлээд усаа гожуулаад савнгаа аваад тэгээд ингээд хөөсрөлөхгүй гэдэг шүү дээ. Заримдаа хөөсрүүлж байгаа ингээхээр ингээд ийм том хөөс гараа тэгээд хүлээн бөмбөлөг үүсдэг шүү дээ. Тийм. Тэгээд хөөсрүүлэнгүүтээ артлыг нь угаагаад нөгөө тийм ч гэсэн угаагаад тэгэнгүүтээ хорооныхаа салаа хэсгүүдийг ингэж угаагаад хумсаа угаагаад хумсан завсарт хэрэгтэй байлаад богоогоо угаагаад тэгээд усаар залаад болоо. Гэтэ савндахтаа заавал 2-оос дээс савндах хэрэгтэй шүү. Заавал уу? Хөөх. Тэгвэл миний гарн дээр зөндөө амт явж байгаа юм байна да. Тийм байна нэстэг чи заавал гараа 2 удаа савндаж угааж байгаарай заяа. Тэгвэл хоёулаа хүүхдүүдийг гараа сайн угааж байгаараа бусад зүйлсээ сайн угааж байгаараа гэж уриалаад дууга дахиад болгоо. За тэгээд нүрэ угаая шүтэ угаая үсээ угаая бүгдээрээ цэвэр болоо гараа угаая хөлөө угаая хувцаа угаая бүгдээрээ цэвэр болоо дахиад нүрэ угаая шүтэ угаая үсээ угаая бүгдээрээ цэвэр болоо гараа угаая хөлөө угаая хувцаа угаая бүгдээрээ цэвэр болоо бүгдээрээ цэвэр болоо Хацаа хүүхдүүд биднээс цэвэрхэн байх юм бол хүмүүс биднийг өгөөдөж бас биднээс маш олон зүйлийг хараад бус хүүхдүүд ч гэсэн цэвэрхэн байдлаар суралцгаална. Тийм учраас хацаа та нар үргэлж цэвэрхэн байж өөрийнхөө ариун цэвэрт анхаараарай. Хэрвээ цэвэр байж чадвал чи эрүүл байж бас чадна шүү. Айзуудаа над шиг байж болохгүй шүү гэх юм бол гарн дээгүүр бүр нүүрэн дээр зөндөө амт явна гэж хэлээ шүү. Өнөөдрийн мөнхийн хатан нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйд ч гэр дээрээ. Ханы хүүхдүүд баяртай. Нистэкөө миний найр одоо хөрөхгүй байна. Тийм үү? Тэгвэл гараа угаах уу? Тий, гараа. Юунаас дотоо угаасан миний гарн дээр амт юм ч.